1994 оны 12 сарын 18-ны өдөр Өмнөд Африкийн Порт Элизабетэд 27 настай Элизон Бота өдөржин найзуудтайгаа хамт далайн эрэг дээр биеэ шаран хөгжилдөнө. Нар жаргахаас өмнө найзуудтай манай гэрлөө очиод пицца идэнгээ тоглоцгоё гэж хэлдэг. Найзууд нь түүний саналыг дуртаяа хүлээн зөвшөөрөн Элизоны гэрлөө очиод цомхон парти маягийн зүйл зохиогоод хөгжилцөөр шөнө болтол үргэлжилсэн. Тэгээд 12 цаг өнгөрч байхад дуусгаад найзууд нь Элизонд өнөөдөр их хөгжилтэй байлаа гэд баярлснаа хэлээд гэрлүүгээ явцгаахаар болдог. Өмнөд Африкт шөнийн цагаар гадуур явах нь аюултай байж болцгүй учраас Элизон машингүй ирсэн нэг найзаа өөрийнхөө машинаар гэрт нь хүргэж өгөхөр болсон. Шөнийн 3 цаг өнгөрч байхад Элизон найзаагаа гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ирэхэд түүний байнга машинаа тавьдаг машины зогсоолд нь өөр хүн машинаа тавьсан байсан. Элизон бухимдаж машины эзэн рүү залгахад шөнө болсон байсан болохоор утсаа авахгүй байсан. Тэгээд Элизон аргаа бараад машинаа байрнаасаа баг зэрэг холдуулж байрлуулахаас аргагүй болдог. Тэгээд сул зогсоол хайн байрнаасаа баг зэрэг холдуулж машинаа байрлуулчаад машинаасаа буухынхаа өмнө эд зүйлсээ авахаар хажуугийнхаа суудал руу биеэ эргүүлэх оронд жолоочийн талын хаалгыг хэн нэгэн хүн онгойлгоод түүнийг шахаад орж ирээ суучдаг. Тэр хүн гартаа хутга барьсан байсан ба Элизоны хүзүүнд хутгаа тулган үхмээргүй байвал жолоочийн хажуугийн суудал руу суу гэж хэлдэг. Тухайн үед Элизон түүний хэлснээр хийвэл ямар нэг муу зүйл болохгүй гэж бодож байсан учраас түүний өвгөнд нь ороод хажуугийн суудалд суусан. Ингээд Элизоныг жолоочийн хажуугийн суудалд суумагц үл таних этгээд машиныг унаад хааныг тийш тавьсан. Жолоог барьж байсан этгээд өөрийнхөө нэрийг Клинтон гэж танилцуулаад машиныг нь ганцхан цаг зээлэх хэрэгтэй болцоход л ийм зүйл хийж эхлэе гэж тайлбарлаж байсан. Тэгээд машинтаа давхиж байх хоорондоо Элизон тэр хоёр олон зүйлийн талаар ярилцсан. Үл таних этгээд Элизоноос найз залуутай юу гэж асуухад Элизон найз залуу маань гэртээ хүлээж байгаа гэж худал хэлсэн. Элизон үргэлжлүүлэн одоо намайг гэртээ ирэхгүй байгааг тэр маш их гайхаж байгаа ах та. Тийм болохоор би хурдан гэртээ харихгүй бол болохгүй гэж хэлж байсан. Мөн өнөөдрийн болсон зүйлийн талаар цагдаад хэлэхгүй учраас санаа зовох хэрэггүй гэж үл таних эрэгтэйд хэлэхэд хариуд нь чамайг яг одоо суллаж явуулах боломжгүй. Одоо нэг найзаагаа авах гээд явж байна. Жаахан хүлээж бүх зүйл амжилттай дуусвал чамайг тавьж явуулъя. Бас машиныг ч буцаагаад өгье гэж хариулсан байна. Удалгүй машина нэг нарийн гудамжны хажууд авчин зогсооход Элизон өөрийг нь явуулах гэж байна гэж бодсон. Гэвч машины арын суудалд нэг хүн орж ирж суусан. Тэр хүн өөрийгөө Клинтон гэж танилцуулсан жолоо барьж байгаа эрэгтэйгээс илүү аюултай хүн байсан. Арын суудалд суусан эрэгтэй өөрийгөө Клинтон гэж танилцуулсан жолоо барьж буй эрэгтэйд нэг газар руу яв гэж хэлдэг. Машинтай хэсэг хугацаанд явсны дараа удалгүй хотын захад хүний хөлөөс зайдгүй тас харанхуй газар очиод машинаа зогсоосон. Тэр газар нь хагарсан шил, овоорсон хогоор дүүрэн зэлүүд газар байсан. Клинтон эмэгтэйд хандан "Одоо бид чамайг хүчирхийлнэ" гэж хэлснэ. "Чи эсэргүүцэж байна уу?" гэж асуусан. Тэр үед Элизон Клинтоны бүх ажлаа хийж дуусгаад суллаж явуулна гэдэг үгэнд итгэж байсан учраас шаардлагыг нь биелүүлнэ. Эсэргүүцэхгүй гэж хариулсан. Гэвч удалгүй тэдний харгас хэрэгцгий үйлдэлүүдээс нь болоод Элизоны найдвар үгүй болж байсан ч шүд зүүн тисэж байсан гин. Босромог үйлдэлээ хийж дууссныхаа дараа сүүлд машинд суусан эрэгтэй гэнэт Элизоны хоолойг боож эхэлсэн. Үргэлжлүүлэн тэд хоёулаа нийлээд хутга бариад Элизон руу дайрсан ба Элизоны хүзүү рүү 16 удаа, хевлийд нь 36 удаа хутгалсан. Хоёр хэрэгтэн хийсэн үйлдэлтэй бахархсан байдалтай бие биерүүгээ харж инээснэ. Хоорондоо ярилцаж байгаад Элизоныг амьсгал хураасан эсхийг шалгаад өгсөн байна. Одоо явцгаая гэд яран хэргийн газраас явцгаасан. Хэрэгтнүүд Элизоны машиныг унаад хурдлан тавхисаар харанхуй дунд алга болох үед итгэмээргүй зүйл болсон. Амьсгал хураасан гэж бодож байсан Элизон эргээд амьсгалж эхэлсэн. Яг үнэндээ бол Элизон аимшигтай дайралтанд өртсөн ч амьсгал хураагаагүй. Ухаан санаа нь эрүүл байсан. Хэрэгтнүүд түүнийг амьсгал хураасан байна гэд ярилцаж байхыг мөн өөрсдийгөө Франс болон Тэвэнс гэж дуудаж байхыг нь хүртэл тод санаж байсан. Элизон ингэж хэрэгтнүүдийн нэрийг тогтоож чадсан нь дараа нь хэргийг илрүүлэхэд маш том тус болсон. Элизон өөрийгөө амьд гарч чадахгүй гэж бодож байсан учраас дахиж ийм зүйл битгий болоосэй гэж хүсэн хамаг хүчээ шавхан хэрэгтнүүдийн нэрийг элсэн дээр бичсэн. Тэгэд доор нь ээжээ хайртай шүү гэж бичээд ямар ч тэнхэлгүй болоод хэсэг хугацаанд үххээ хүлээгээд газар хэвтэж байсан. Гэхдээ төд удалгүй ээжигээ маш ихээр санаж ээж дээрээ очмоор санагдан
амьд үлдэх ёстой гэх шийдвэр гарган яаж ийж байгаад босоод хэн нэгнээс тусламж хүсэх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд тэр хамаг хүчээ шавхаад ямар ч байсан өндий чадсан. Тэгээд эргэн тойрны ажтал юуч байхгүй алслагдсан зилүүд газар байсан. Тиймээс машин явдаг зам руу төвхийн тулд аимшигтай хөвдөлтүүдэд хийсэн шүд зун нэг алхмаар алхаж эхэлсэн. Гэхдээ хэрэгтнүүд хэргийн газар хувцаа үлдээсэн байхыг нь хараад хувцаар нь хевлэдэх шархаа сайтар боогоод нэг гараараа хевлэдэх шархаа нөгөө гараараа хүзүүн дээрх шархныхаа цусыг тогтоохын тулд чанга дарангаа цааш аажуухан алхасан. Элисоны биеийн байдал цаашаа ганц хоёр алхахад ч хэцүү байсан. Гэвч түүнд бурхан тусалсан уу эсвэл өөрийнх нь амьдрах хүсэл зорилго нь нөлөөсөн үү? Үгүй бол энэ хоёр хоёулаа байв уу? Тэр ямар тааж шүд зун алхасаар хурдны зам дээр хүрч чадсан. Тэр амьд гарсныхаа дараа энэ үеийнхээ нөхцөл байдлыг ярихдаа тэр үед би хэн нэгэнд өөрүүлсэн мэт санагдаж байсан гэж ярьсан байдаг. Элисон хурдны зам дээр ирсэн ч шүн болж байсан учраас зам дээр машин явж харагдахгүй байсан. Гэхдээ Элисон хэн нэгэн ирээд намайг авраасаа гэж чин сэтгэлээсээ хүсэн залбирч байсан гин. Залбирангаа зам даган алхаж байсан ч ямар ч машин гарч ирэхгүй. Сүүлдээ хамаг хүч тамирын сулран замын голд сөхрөн унсан. Хөдөн цементэн шалан дээр хэвдэж байсан учраас би энэ баг багаар хурч эхэлсэн. Энэ үедээ Элисон холоос машины гэрэл баг багаар түгэж байгааг хараад сонсогдохгүй шахам аажуухан хоолоогоор хамаг хүчээрээ туслаач гэж амандаа бултан ойрлох гэж хичээж байсан. Гэвч тус машин Элийн сан руу ойртож ирээд машиныхаа хурдыг сааруулан түүнийг ажиглаж байснаа туслалгүй түүний хажуугаар өнгөрөөд цааш явчихдаг. Өмнөд Африкт хурдны зам дээр гэмтсэн хэн нэгэнд туслах нь эргээд өөрөө аюул дунах эрсдэлтэй байдаг учраас Элисон түүнд туслахгүй явсан тэр хүнийг ойлгохыг хичээж байсан. Хичнээн ингэж бодож байсан ч тэрээр тесэлгүй уйлчихсан гин. Гэхдээ удалгүй дахиад өөр нэг машин ирж байсан ба өнөөх машин ямар ч хэргэлзээгүй шууд Элисоны хажууд ирээд машинаа зогсоосноо буугаад Элисон руу шууд очсон. Тэр хүн Элисоныг аврахаар ирсэн тэнгэрийн элч байсан байна. Тэр машин дотор Порт Элизабет хотод амархаар ирсэн хүмүүс дүүрэн байсан. Тэр дунд 20 настай малын эмчээр сурдаг оюутан Тиан Эйлард гэх залуу байсан. Тиан найзуудтайгаа хамт машинтайгаа явж байх үеэр Элисон замын голд хэвтэж байхдаа нь таарсан тэр байж. Тиан найзуудтай хандан хурдан түргэн тусламж дуудаарай гэж хэлээд Элисоны хажууд очиж суугаад гараас нь натхан одоо битгий айгаарай. Одоо аюулгүй гэж хэлээд түүнийг тайвшруулж байсан. Нэг жил гарan ангаахын чиглэлээр суралцсан байсан учраас Элисоны шархыг боож анхан шатны тусламжийг сайзар үзүүлсэн. Мөн Элисоныг ухаан алдуулахгүй тулд тасралтгүй ярьсаар байсан. Элисоныг амьд үлдэж чадах эсхийг мэдэхгүй байсан учраас ямартай ч түүнийг ийм байдалтай болгосон хэрэгтнүүдийг заавал олно хэмээн сэтгэл нь шулуудсан. Тэгэд Тиан Элисоноос асуулт асуугаад зөвхөн тийм үгүй гэж хариулаарай гэж түүнд хэлсэн. Гэвч Элисон тэр үед юу ч ярих тэнхэлгүй байсан учраас тийм гэвэл нэг удаа, үгүй гэвэл хоёр удаа Тианы гараас зөөлнөр атхан хариулж байсан байна. Түргэн тусламж ирэх хүртэл Тиан Элисоноос олон зүйл асууж хэрэгтнүүдийн талаар баганч гэсэн мэдээлэл цуглуулж чадсан. Тианы ачаар Элисон ч түргэн тусламжийнхныг ирэх хүртэл ухаан алдаагүй байж чадсан. Элисон тэр үед өөрт нь чин сэтгэлээсээ тусалж байгаа Тианыг хараад хүн надад ингэж тусалж байхад заавал амьд үлдэх ёстой шүү гэж дотроо бодож байсан гин. Тэр үед эмнэлэг болон Элисоны байгаа байрлалын хоорондох цаа ердөө 15 минут байсан ч хачирхалтай түргэн тусламжийн машин замаа ололгүй төөрж будалсаар 1 цаг 30 минутын дараа ирсэн. Тэр болтол Тиан Элисоны гараас атхан түүнтэй ярилцсаар түргэн тусламж эртэл тэсэж чадсан. Түргэн тусламжийнхан хэргийн газар очоод Элисоны байгаа байдлыг хараад шоконд орцгоосон. Тэд хэлээгүйч гэсэн түүнийг амьд үлдэж чадахгүй гэж бодож байсан гин. Тэгэд хурдхан түүнийг эмнэлэг рүү аваач мэс засал хийхээр болж мэс засал хийх зөвшөөрлийн хуудсанд Элисоноор гарын үсэг зуруулан шууд мэс засалд оруулсан. Эмнэлгийн ажилчид амьсгалж байгаа цагт найдвар бий гэх итгэл найдвар дээр үндэслээд үхлийн ирмэг дээр ирсэн Элисоныг аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Элисон 50 удаа утгалуулсан ч гэсэн аль ч артарын судас болон гол эртнүүдийг нь гэмтээгээгүй, шарханд нь халдвар ороогүй байсан. Энэ бүгдийг эмчнэр хүртэл хараад гайхамшиг гэж хэлж байсан. Ингэж Элисон үхлийн ирмэг дээрээс ич хэдмэд амьд үлдсэн юм байна. Элисон хагалгаа хэлгээд гарч ирээд ухаан орсныхаа дараа шууд хэрэгтнүүдийн талаар цагдаа нарт мэдүүлэг өгөхөөр
мөрдөгчдтэй уулзах хүсэлт гаргасан. Тэр үед Элисон хоолойдоо хутгалуулсан байсан учраас гуурстай байсан. Тийм учраас ярих боломжгүй. Гэхдээ түүнд өөрийнх нь байгаа байдал чухал биш, хэрэгтнүүдийн дүр төрх болон нэрийг нь маш тод санаж байгаа дээрээ ганц ч хормыг алдалгүй мөрдөгчдөд хэлхийг хүссэн. Тэгээд Элисон цаасан дээр хэрэгтнүүдийн нэрийг Франц болон Теунс гэж бичсэн. Дараа нь мөрдөгчд хэрэгтнүүдийг таниулахаар цагдаагийн газар бүртгэлтэй хэрэгтнүүдийн зургийг Элисонд үзүүлэхэд тэр төвөггүй өнөөх хоёр эрэгтэйг таньж чадсан. Франц дүү Тойт болон Теунс Крюгер гэх хоёр этгээд олон эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан бөгөөд Элисоноос өмнө өөр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгээр шоронд сууж байгаад батлан даалтаар гарan тэнүүчилж авсан этгээдүүд байсан юм байна. Тэд хоёр эмэгтэйг хүчирхийлээд тавьж явуулсан бөгөөд хорогчид цагдаад мэдэгдэн баривчлагдсан байж. Тиймээс Элисоныг баривчилсныхаа дараа нотлохоо үлдээхгүй тулд түүний аминд хүрэхийг завдсан юм байна. Элисон тэр өдөр болсон аимшигт явдлын талаар нэгд нэгэнгүй санаж байгаа бүх зүйлээ ярьж мөрдөгчдөд хэргийг мөрдөхт нь тус олж байсан. Элисон уг нь бол тэр үед ярьж чадахгүй байсан. Гэхдээ бичгээр мөрдөгчдөд тэдний талаарх мэдээллийг өгч байсан юм байна. Прокурорын зүгээс Элисоны өгсөн баримтуудыг цуглуулсан судалсныхаа дараа Элисоны эмчээс нь хоолойд нь байгаа гуурсыг нь салгаж өгөхийг хүсдэг. Яагад гэвэл шүүх хурлын үеэр бичгээр нотлохоос илүү гэрч буюу хохирогч өөрийн биеэр байж хэрэгтнүүдийн талаарх мэдүүллийг өөрийн дуу хоолойгоор өгөх нь илүү нөлөөтэй байдаг. Элисон өөрөө хэрэгтнүүдийн нэрийг хэлэх ёстой гэж тайлбарлаж байсан. Харин эмч тайлбарлахдаа Элисоныг яриулахын тулд хоолойгоор норсон гуурсыг нь авах шаардлагатай. Гуурс нь дууны хөвчөөр дамжсан байдаг учраас гуурсыг авах явцад маш их өвдөлт өгдөг. Гуурсыг авах мэс заслын үеэр алдаагаар авал муугар бодвол амь насанд хүрэх хүртэл аюултай учраас эсэргүүцэж байна гэж хэлсэн байна. Гэвч Элисон гуурсыг авах мэс заслыг хийлгэх хүсэлтэй байгаагаа эмчтэй хэлсэн. Ингээд Элисоны хүсэлтийг хүлээн авч гуурс салгах мэс заслыг хийж амжилттай дуусгасан юм байна. Элисон мэс засал дууссаны дараа ярих боломжтой болсон учраас цагдаагийн газар очин цагдаа нарын өмнө мөн прокурорын өмнө дахин өөрийн дуу хоолойгоор мэдүүлэг өгч хэрэгтнүүд болох Франц дүү Тойт болон Теунс Крюгер нарын нэрийг маш тод ойлгомжтойгоор хэлж өгсөн. Үүнийг нь бичлэг болгон хадгалж шүүх хуралд ашигласан юм байна. Өөрийгөө анх Элисонд Кристен гэж танилцуулсан Франц аль хэдийн хурмай хийсэн мөн хүүхэдтэй байсан. Гэвч олон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэн итгээд байсан байна. Тэр хэд хэдэн удаа хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр баригдаж байсан ч хөнгөн ял идэлж байгаад суллагддаг байсан. Учир нь түүний аав тэр үед цагдаагийн албанд албаадаг байсан бөгөөд хүмүүс үүнтэй холбоотой гэж үздэг юм байна. Тэр 10 хэдхэн настай байхдаа сургуулийг хүртэл шатааж байсан. Ингээд тэрээр энгийн хүмүүстэй нийгэмд тасан зохицож амьдрах чадалгүй сатаны бүлгэм гих бүлгэмд нэгдэж тэр газраасаа харанхуй шулам гэж өөрийгөө нэрийддэг эмэгтэйтэй гэрэлсэн. Хурим хийснийхээ дараа тэр өөрийгөө сатаны шавь хэмээн нэрлэн ямар ч эргэлзээгүй гэмт хэрэг үйлдэж шоронд ордог боловч удалгүй батлан даалтаар гарчдаг байсан. Түүний хамтрагч болох 19 настай Теунс Крюгер Францаас илүү аимшигтай чөтгөр байсан гин. Францаас өөр нь Теунс гэр бүлийн хүнд хэцүү орчинд өссөн багаасаа аавдаа зодуулж мөнгөгүй учраас өлсгөлэн байх өдрүүд их байсан гин. Түүний аав нь насаараа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд багаасаа шоронд орж гардаг хэрэгтэн байсан. Тэрээр мөн Францтай адилхан сатаны бүлгэмд явдаг байсан бөгөөд тэд уг бүлгэмд байхдаа танилцсан хамт гэмт хэрэг үйлддэг болсон юм байна. Тэд өмнө нь олон хэрэг үйлдэж баригдаж байсан учраас мөрдөгчд тэднийг баривчлахад хэцүү байгаагүй. Францыг байцаахтаа мөрдөгч Элисоны хэргийн талаар асуухад эхэндээ тэр Элисоны хэрэгт сэжигтнээр л татсан юм байна гэж бодож байсан. Тэгээд удалгүй мөрдөгч түүнд Элисоныг амьд байгаа гэдгийг хэлэхэд тэрээр гайхаад байж боломгүй юм худлаа гэж орилж байсан гинэ. Тэрч байтгаа бүр хэсэг ухаан санаа нь хүртэл баларсан. Тэгж байгаад Франц хэргийн талаар угаасаа мөрдөгчд олон нотлохой баримт олсон байгаа гэдгийг ойлгоод мөрдөгчдөд цус болсон бөгж өгсөн. Мөрдөгчд тус бөгжийг Элисоны бөгж болохыг тогтоосон. Удалгүй Франц хандлагаа өөрчлөн өөрийнхөө гэмт бурууг гинэт хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ хоёр хэрэгтнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүчирхийлэл үйлдэгчид хэмээн зарласан. Ингээд тэднийг хүн барьцаалсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хүний амьд хүрэхийг завдсан гэх хэрэгээр буруутгасан. Тэднийг цагдан хорсны дараахан Франц өөрийг нь чөтгөр эзэмд чихэд байна, хөөн залуулах хэрэгтэй байна гэж байсан. Ачирхалтай шоронгийн хамгаалагчид түүний энэ хүсэлтийг нь хүлээн аваад тахилж дуудсан. Тэгэд шоронд зан үйлийг хийсэн байгаа.
Энэ зан үйл нь үнэхээр үнэн байсан уу, үр дүнтэй байсан уу гэдг нь хүмүүст юусоо хамаагүй байсан. Учир нь олон нийт болон шүүх аль аль нь энэ аимшигт аратанг өрөвдөх сэтгэл огтхонж байгаагүй. 1995 оны 6 сарын 12-нд Франц болон Тюнс нарын шүүх хурал болсон. Гэнэт Франц Тюнс нарын өмгөөлөгчдийн нэг нь ёс зүйн шалтгаанаар тэднийг өмгөөлөхөөс татгалзсан. Болсон явдлын талаар нарийн ширнийг мэдэж байгаа хүмүүс тус өмгөөлөгчийг ойлгож буруутгаж чадаагүй. Шүүх хурал үргэлжлэх явцад Франц болон Тюнс нарын үйлдсэн гэмт хэргийн хохирогчид гэрчийн суудлаас тэдний хийсэн аимшигт хэргийн талаар нэгднийгэнгүй баримт нотолгоотой мэдүүлэг өгч байсан. Тэд бүх хохирогчдод цагдаад мэдэгдэд үзээрэй гэж сүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Гэхдээ хохирогчид шууд цагдаад мэдэгдэж байсан байна. Тэгээд уг нь тэднийг баривчилдаг байсан ч удалгүй батлан даалтаар гарчдаг. Батлан даалтаар гаргалаа гэх бичигний бэхэн хатаж амжаагүй байхад шахуу дахин гэмт хэрэг үйлддэг байсан. Элисоныг барьцаалах үеэрээ ч мөн батлан даалтаар гаран тэнүүчилж байсан хүмүүс юм байна. 1995 оны 8 сарын 7-нд шүүх тэднийг хэн буруутаад тооцсон бүх насаар нь хорих ял өгсөн. Мөн тэднийг дахин шоронгоос хизээж гаргахгүй байх нөхцлүүдийг давхар хавсаргаж оруулж өгсөн байна. Аимшигт дайралтаас амьд үлдсэн Элисон 3-7 хоногийн дараа эмнэлгээс гарч энгийн амьдралтаа орохоор болсон. Хэрэгтнүүдийг шоронд орсон гэдгийг сонсоод өөрийн хуучин амьдралаараа амьдрахыг хичээж байсан. Гэвч энэ нь түүнд амаргүй даваа байсан. Тэр эмнэлгээс гарсныхаа дараа ч гэсэн сэтгэл гутралд орж маш гүн хямралд орсон байсан. Гэхдээ энэ байдал нь удаан үргэлжлээгүй. Өөрт нь тохиолдсон аимшигт үйл явдлыг дэлхийн нийтэд мэдэгдэх хэрэгтэй гэдгийг ухааран сэтгэл гутралаасаа гарахын тулд хичээхээр шийдэн өөрийгөө хүчилж байсан. Тэгэд тэрээр өөртөө адил асуудалтай хүмүүст болон сэтгэл санааны гутралд орсон хүмүүст энэ бүх хэцүү асуудлыг яаж даван туулснаа хуваалцахаар шийдсэн. Энэ үйлдэл нь Элисонд өөрийн сэтгэл санаагаа баг багаар сэргээхэд ч бас тусалж байсан гин. Энэ байдлаар явсаар түүний сэтгэл санаа улам дээрцээр энгийн амьдралтаа орж чадсан. Тэгээд тэрээр хурмаа хийн 2 хүүтэй болсон. Түүнийг 2 дахь хүүгээ төрүүлж байх үед нь нэг эмч хажуунаас нь маш сайн тусалж байсан. Энэ хүн бол хэрэг болсон өдөр Элисонд тусалсан малын эмчээр тэр үед сурж байсан оюутан Тиан байсан. Тиан тэр үед хэргийн талаар сонссныхаа дараа сургуулиасаа гарсан. Харин оронд нь анагаахын их сургуульд орж хүмүүсийг авардаг эмч болохоор сэтгэл нь шулуутсан юм байна. Тэгээд тэр их барихын эмч болж Элисоныг хүүгээ төрүүлж байх үед нь хажуунаас нь маш ихээр тусалж байсан гин. 2016 онд Элисоны түүхээр бичсэн ном гарсан. Мөн энэ оны сүүлээр түүнд тохиолдсон аимшигт хэргийн талаар болон хэргийн дараа амьд үлдээд сэтгэл гутралаа яаж даван туулж байгааг харуулсан баримтат кино хүртэл хийсэн юм байна. Харин энэ үед шоронд хоригдож байсан Франц энэ бүгдийг сонсоод Элисонд кино болон номноос олсон орлогоос нь хувь хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Бүр цаашлаад Элисоныг лекц тавиад олсон мөнгнөөсөө хүртэл надад өгөх хэрэгтэй гэх утгагүй хүсэлтийг гаргаж байсан. Франц энэ утгагүй хүсэлтэд тайлбарлахдаа хэрвээ би байгаагүй байсан бол Элисон ийм алдар нэр хүндтэй болохгүй байх байсан. Тиймээс олсон ашгаа надтай хуваах үүрэгтэй гэж мэдэгдэл хийж байсан байна. Мэдээж Элисон түүний утгагүй, ичхөөргүй хүсэлтийг үл тоосон. Франц шоронд хоригдоод 2 жилийн дараа түүний аав нь өөрийнхөө амийг хорлсон. Түүний аав нь цагдаагийн офицер хүн байсан учраас хүүгийнхаа талаарх цуу ярианаас болж шаналж байсан. Тэгээд өөрийгөө цаашдаа цагдаагийн газар ажиллах ирэхгүй хүн хэмээн ажлаа өөрөө өгсөн юм байна. Үүний дараа тэр өдөр болгон арх хууж харт амиг хэрэглэж донцсон байсан. Тэгээд эцэст нь өөрийнхөө амийг хороосон юм байна. Франц болон Тюнс шоронд хоригдоод 28 жилийн дараа буюу 2023 оны 7 сард тэд гинэт тэнцэнгээр суллагдах хэрэгтэй болсон. Уг нь бол Элисоны хэрэг дээр ажиллаж байсан шүүгч тэднийг үрд нийгмээс тусгаарлах хэрэгтэй, хизээж шоронгоос суллаж болохгүй гэсэн заалтыг тэднийг бүх насаар нь хорих ялын заалтад хавсарган үлдээсэн байдаг боловч энэ шийдвэрийг өршөөлийн зөвлөлийнхэн үл тоосон байна. Өршөөлийн зөвлөлөөс Франц болон Тюнс 90 өдрийн турш өдрийн цагаар л гадагшаа гарах боломжтой. Хэрвээ энэ 4 журмыг зөрчихгүй бол тэдэнд үрдийн эрхчлөлөө олгохоо мэдэгдсэн байна. Хэдийгээр цагдаа нар тэднийг байнга хянаж байна гэж тус хорооноос мэдэгдэж байсан ч энэ нь дахин гэмт хэрэг гарахгүй байх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хангалттай хамгаалалт мөн эсгэд хүмүүс эргэлзэж байсан. Элисон 2 хэрэгтнийг тэнцэнгээр суллагдсан гэхийг сонсоод маш ихээр зочирсон. Элисон хэлэхдээ эрх баригчид тэднийг яагаад суллсан гэдгийг би үнэхээр ойлгохгүй байна. Дахин хохироож гарахгүй байхыг л хүсэж байна даа гэж хэлсэн байдаг юм байна.